Технологический процесс будет очень сильно отличаться от того, что было в 20 веке. В 20 веке мы начали с лошадей, стали автомобилистами, летчиками, отправились на Луну, изобрели интернет. Умножьте все это на 1000 и получите то, что будет в 21 веке. Если исторически нам суждено получить новый опыт, переход в новую эру должен осуществиться очень быстро и стремительно. Да, у нас есть конкретная дата — 21 декабря 2012 года. Но перед нами уже сейчас стоят проблемы, которые нужно решать незамедлительно, ибо только благодаря им произойдет величайшая перемена в истории. 21-р зууны хөгжил бол 20-р зуунаас 1000 дахин илүү хурдтай илүү их дэвшилт хүндрэлтний хүргэх тийм хөгжил дэвшил байж болно. Хэрвээ бид нар тэр туршлага байгаа түүнд суралцах хувь түүхэн хүндрэлтэн тохиолддог юм бол 21-р зууны хөгжил бол 20-р зууныхаа 1000 дахин илүү хурдан хурдтай хөгжил дэвшил байж болох юмаа гэдгийг бол гадны тооцоолол эрдэмтэд бол танилцуулсан байж байгаа. Энэ тооцоолол дээрээс нь тэр 2035 оны алтан зуун бол бодиттой байж болох юмаа гэдэг итгэл үнэмшлэр тэр хүмүүс маань өөрсдийн тооцооллыг танилцуулж кино юмаа хийсэн байдаг. Хэрэг буддизм бол өөрөөр нь бол цаашдаа нэлээд тэлэх болов гэж бодсон. Монголчуудын хувьд бол бурхан болохын төлөө сурч боловсрч буддизмыг сонгосон 800 жилийн туршлага байгаа. Тэгвэл энэ улмаар бодмөрийн зэрэг ингээд гэгэрлийн олон сайхан номнуудыг өнөөдөр олны хүртэл болгоод энэ орчин цагийн хэл дээр нь орчуулад ингээд гаргацсан сургуучгууд бол бид нарт хангалттай байна. Мөн дэлхийд дахиндаж гисэн гадаад энэ эдгээр сургуучгууд бол маш хангалттай түгэнд дэлгэрсэн байж байгаа. Тэгэхээр энд бол бодмөрийн зэргийн бол 3 гол эрхэм зүйл дээр бол энэ тэргүүнд амьдралын хүлээснээс ангижрах тухай байдаг бол 2дугаарх нь хамаг амтныг аварна гэсэн гэгэрлийн зам. Энд суралцсанараа ингэж хамаг амтныг аварна гэж ингэж яаж аврах вэ гэдэг энэ арга зүй суралцсанараа ямар ижидийг олдог вэ гэвэл бодитоогоор нэгэн бие нэгэн насаараа бурхан болсон мелвогдын намтар бол өнөөдөр монголчуудын хувьд бол аль тэртэх монголчуудын хувьд тэртэх 13 дугаар зуунаас түгэн дэлгэрсэн монголчуудад бүхний тань хүртэл олж түгэн дэлгэрсэн байдаг бол өнөөдөр 20 дугаар зуунд бол 2021-р зуунд бол дэлхийн улс орнуудад түгэн дэлгэрсэн байж байгаа. Энэнд суралцаад өнөөдрийн энэ шинжлэх ухааны хөгжил дэвшил ийм гайхалтай хөгжил дэвшил төрсэн техник технологийн ийм гайхалтай эд чидийг бүтээсэн энэ бүтээгчид маань хэрвээ энэ бурхан болох арга зам энэ зам мөрч суралцвал тэр эд чидээр наадах өөрөө нисэх хэн нэгнийг нисгэхийн төлөө үйл тамаа үзэж онгоц бүтээгээд тэрнийг бүтээхийн төлөө газар нутгаа сэгэлж ингэж мөхөл түргээд ингэж байдаг энэ оюун ухаан маань би бурхан бол чадна би хамгийн аварна гэдэг үйл санаа гарч игүүрлээд улмаар би бурхан болно гэдэг итгэл үнэмшлэр өөрийгөө хөвчилж тийм ээ ингэснээр бол өөрөө нисэх улмаар мэдээллийн энэ техник технологи дамжуулж байсан оюун санаагаар нэвтэрч харилцах энэ дэвшилт хүрч болох ийм тооцоолол байж болох юмаа гэдэг юмыг л энэ гадныхан болоод энэ судлаач эрдэмтэд хийгээд ах шиг байгаа. Буруу үзлээсэн болоо те би үйлчлүүлэгч та хаан те гэд ингээд би бол боол гэсэн үзэлснаа маань үйлчлүүлэгчээ өрсөлдөн булаалдаад болмаар хамгийн олон үйлчлүүлэгчтэй боол болохын төлөө тэмцэл маань эд чидийг бүтээхдээ хөгжид энэ тэмцлийн явцад ямар эд чид бүтээгдсэн бэ гэвэл энэ ухаалаг хэрэглээ бүтээгдсэн. Тэгвэл би хамгийн аварч чадна гэх би хамгийн аврыг тий энэгүүрэлд энэ мөхөд сүрэлд мохордол тулаад ирж байгаа энэ хамаг амтныг би аврыг гэдэг үзүүлснаа маань би аварч чадна гэдэг итгэл үнэмшлэр солигдож улмаар би аварч чадахын төлөө яах вэ гэдэг сургалт арга зүйд хамрагдсанараа өөрөө нисэх гэх мэтэр эд чидийг олох энэ хөгжил дэвшилт хүндрэлтэн орох энэ үйл явцыг л энэ хүмүүс яриад байгаа юм болов гэж үзээд тэгээ энэ бүгдийг нэгтгэж зангидаж энэ олон зүйлийг хийхэд төрсөн юм а. Тэгэхээр энэний ямар нэгэн байдлаар олонний сонорт түргээд энэ дээр бол одоо ард түмэн маань ярилцаж одооний энэ хэрүүл хараал гэсэн энэ бузар булаагийн дуудалцдаг тийм ээ. Хэн нэгнийгаа улсын шагааж аль муу мухагаан дуудалцж шийдэг. Энэ явдлагаан бол
энд сайн сайхныг ярьснаар бол лор тасмар мартагдаад орхигдоод ингээд тэр сайн сайхан төрөх тэр эрэнд л бол ингэж орж болох юм аа. Хэрвээ бид мөнгө асар хүчтэйгээд мөнгөнд сүр хүчийг өгөлгүй. Ажил хийснээрээ гайхуулна, мөнгө олсноороо гайхуулна гэд хичээнгүй боолын уралдаанд сойгдолгүй. Өлсөд тураад өгөх вэ гэж айгаад оюу толгой дов толго дон ухалгүй. Казино морин тойруулгын уралдаан бооцооны хуйлуудад боогдолгүй. Хаа байгаа тэргийг ээрэлгээд халгаж залхууралгүй. Ийм амьхаачуудыг ардаан орхин урагшил бол монголчууд хаа хүрэх бол. Мөнгөнд сүрийг өгсөн цөөн хэдхэн хүний уршгаар Монгол улс үндэст нэрэн урууданд оройтож хүн төрлөختөнд даяараа сүрч байхаар. Буурн бөхсөнд цээрэн цээжинд байтугай гэд амьд хануудыг арын игнэнд орхин эр зэрэгтнүүдэн урд ан мандуулж урагшил бол Монгол мандаж эрен солигдох уу. Завсрын үе гэгдэх энэ залхаан цэрлүүлтийг амжилттай гэтлэн давж шин эрэнд эрчимтэй шилжиж болох уу? Хэрвээ тэг чадвал шин эрэнд шилжин орох шилжилт маш эрчимтэй хурдан явагдах ёстой гэдэг дэлхийн судлаач эрдэмтдийн тооцоолол дээр бид хангалттай ажилласан болохоор одоо буурн мөксөнд цээрэн цээжинд байтугай гэд зориглоод хөдлөх үү. Хамаг Монгол дэлхийг аварна. Хаан болж хамгийн ивэн. Бурхан болно. Би өөрөө ниснэ гэд зориглоод хөдлөх эр зэрэгтнүүдэн Монгол түмэн нийтээрэн дэмжин дэлгэрүүлэх цагт эд чидийн шинэ хөгжилд хүн төрлөختнийг бид манлайлж дэлхийд ноёлох боолын зах зээлийг үлдэн хөөж боолын боловсролыг үндсээр нь өөрчилж болох уу. Ингэж Тэнгэрийн цаг ирснийг даяарт зарлан тохиглож авралын гарцаар хүн төрлөختнийг жолоодон орж болох уу. Тэр цагт философистын эрен үе ирж хүн төрлөختнийг түүхэн хөгжлөөл 20 дугаар зууны Монголын хөгжлөөс гадуурхагдан шоовдөрлөгдөж явсан цэцэн мэрэгэн ухаан зөвийн зүгт хүн төрлөختнийг залуурдаж болох уу. Цэцэн мэрэгэн ухаан манлайлах цагтыг тартагтаан тулсан дэлхийг аврагдах босов. Ингэж алтан соён баталбаа дэлхийг бүрхэн намирч агуу Монгол мандан бадарч болох уу. Эвд шаазгай бугаардаг бол эвийн хүчийг зангидсан эрэмгийн монголчууд хаа хүрэх бол. Дэлхий дахнан энхийг тогтоож амар амгалангийн алтан зууныг байгуулж бид чадах уу. Бүгдээрээ хамтаараа боломжийг судалцгаая. Хэрвээ боломжтой бол тэр алтан боломжийг бидэнд хэн олох вэ? Мэдээж бид Тэнгэрээс унаж цэцэгнээ сургаагүй. Бид бол цаг тооны үргэлжлэл, цагаан сүүний ургамал. Бид Монголын түүхийг бүтээж байгаа шиг Монголын түүх биднийг бүтээсэн.